За манлайлагч нэгэнт дохиогоо өнгөрсөн 20 жил. За ардын хөлсгөлийн 94 жилийн үндэсний их баяр наадмын хурдан даагны уралдаан гарааныхаа зургатараас эрэглээ. Ардын хвчлэн 94 жилийн он их баяр наадмын хурдан даагны уралдаанд 217 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Эдгээр хурдан хүлгүүдээс Говьалтай аймгийн Шарга сумын харьяат Тод манлаа уяач Алта Construction компани Бат Эрдэнэ хээр дааг төрүүлж уйсан эзэн унсан хүүхдэд баярлууллаа. Аман үзэнд Тод манлаа уяач Агуул Самдангийн Бацгийн уйсан Өмнөг аймгийн Далан задгал сумын Бадрагийн зээр талзан, Айргийн 3-т Сүхбаатар аймгийн Даргаан сумын Ариун Батын хээр, Айргийн 4-т Төв аймгийн Баян сумын харьяат Мигомбын Инх холдын зээрд, Айргийн 5-т Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Адиагийн Баяр магнан даагарлаа. За энэхүү Алта Construction-ийн Бат Эрдэнэ улсынхаа баяр наадамд 2 дахь хээр дааг төрүүлгэлээ. Өнгөрсөн жилийн баяр наадамд тэрээр мөн даага төрүүлж байсан юм а. За энэ жилийн баяр наадмаар Монгол эрдлийн задууг тусад нь уралдуулах шийдвэр гарсан. Тусгай журмаар эрдлийн мордыг ялгаруулсан ч шүтлэнгээс бусад насны мордын уралдаанд энэ журам төдийлөн мөрдөгдөөгүй хэлж байна. За тухайлбал даагны ихний 5 морд тавлаа эрдлийн морд байсан гэдгийг морь сонирхогчид хэлж байгаамаа. Дааг барианд орох үед хүчтэй салхитэгдэж хөдлөө ходог тэрчгтээ тоосоор эргэлдэж байсан учраас айргийн 5 морины эздээс яриавч шууд дамжуулан хүрэхэд хүндрэлтэй байлаа. Үзэгчтэй охин харж байна. За түрүү магнад бол одоо Хадваасангийн Бат Эрдэнэ хурдан хээр дааг хурдалж Бат Эрдэнэ Тод манлаа уяач одоо 2 жил дараалан хурдан хөрмөрөөн төрийн наадамд дөрүүлсэн бол хээр дааг одоо 2 хээр дааг төрийн наадамд бас одоо угсар дөрүүлгэлээ. За аман хүзүүнд бол одоо